Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөн Үлзий танд энэ өдөр мэндийг хүргэе. Хамгийн сүүлийн сонин сахнасаа туулгаач. За хамгийн сүүлийн одоо сая шинэ жил боллоо шүү дээ тий. Тэгээд шинэ жилээр бас их олон байгууллага хамт олонны шинэ жил дээр сөрөлттэйгээ хамт өөрөө ганцаараа бас уран бүтээлүүд өргөж явсан. Одоо бас кино концертны ажилдаа орох гэж байгаа. Ер нь бол урах зэх харин байгаа. Аяц хогч соёлын тэргүүний ажилтан бүрэмсрэн гэж энэ хүн өөрийнхөө одоо шилдэг хийтгсэн дуунуудынхаа дээжсийг ард түмдээ өргөн барих гэж. Мэдээж шилдэг хийт дууг ард түмдээ өргөн барихын тулд амлуулж өгсөн гэж ярих юм уу тийм ээ? Энэ сайхан уран бүтээлчд нь өөрсдөө бас тэр тоглолтыг чимэх учиртай. Тэгэхээр энэ урилгыг хүлээж авсан танд уран бүтээлчийн хүмүүст талархал илэрхийлье. За баярлалаа тэгэлгүй. Аяц хогч соёлын тэргүүний ажилтан бүрэмсрэн гэж энэ хүнтэй ер нь анх яаж танилцж байв? Тийм ээ? Тийм бүүж ахтайгаа танилцаад одоо нэлээд олон жил болж байна. Анх бас уран бүтээлээрээ л холбогдчихсэн. Тэгээд одоо их олон жилийн дараа ингээд бас бодоход олон сайхан уран бүтээлийг шимтэн сонсдог байсан. Тэгээд энэ хүний уран бүтээлийг дуулчих юмсан гэсэн өөрийн дотроо жижигэн бодолтой явдаг байсан. Тэгээд бүүж ах мөн өөрөө анх за сайн минь төмүүлзээ чамд бас нэг гоё уран бүтээл санал болгомоор байна гэдэг анх уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан. Тэр уран бүтээл юу вэ? За тэр уран бүтээл маань бол анх битээр бас амин хайр гэдэг нэг миний бас нэг хөнгөн гоё хэмнэлттэй тийм дуу байдгийн тэр дууг бүжаатайгаа хамтарч хийсэн. Тэгээд дараа нь аав маань биеийн жоохон муудаад аавынхаа тийм хүнд хэцүү өвчнийг анх дуулаад за ер нь уран бүтээлч дуучин болсны одоо ач гавьяа бол ижи аавыгаа уран бүтээлдээ одоо дүрсийг мөхжүүлэх энэ бол хамгийн дуучин хүний эрхэм хамгийн том зорилго байдаг шүү дээ. Тэгээ миний хувьд аавыгаа бас тэр тийм хэцүү хүнд өвчин гэж сонсоод аавдаа нэг сайхан дуун сувраг босхой дуу зориулж дуулын аавыгаа клипэнд нь оруулъя тоглоулъя гэж удаад. Тэгээ пүүж бодсон л та яг ямар хөгжмийн зохиолчд ямар яруу найрагчд хандах вэ гэж бодож бодсны эцэст яг л пүүж ах маань л яг энэ дууг нөө уран бүтээлчний хувьд тулсан 100% сэтгэл хангалуун уран бүтээл бол бүжих маань хийн гэж бодоод тэгээ бүжихтаа анх санал тавиад бүжихад бид хоёр аавынхаа тухай яриад уйлаад бүжих маань намайг дагж уйлаад тэгжээж бүтсэн дөө яг хүний яг зүрх сэтгэлийг хөндөж байж дууны маань нэр нь тий аавда ингээд шалтхын орчлон огоорч ухаарсан аавда зориулсан учраас энгийн сайхан нэр өхийг бид хоёр зорьсон. Тэгээд Нимбогийн Баян мөнх ах маань одоо нийтийн дөрөв урлагт төдийгүй яруу найраг энэ одоо том орон зайг үнэхээр эзэлж чадсан юм сайхан мундаг яруу найрагч байдаг. Тэгээд яруу найрагаа бүүж ах дээр ярьжгаад Баян мөнх ахтай хандсан. Тэгээд Баян мөнх ахтай бас аавынхаа тухай ярьсан. Тэгэл энэ уран бүтээл маань бүтсэн анх уран бүтээлээ гаргачлаа гэж сонсоод дуугаан анх сонсоод бас л нулимс баярын нулимс асгаруулж исэн. Тэгээд энэ уран бүтээл маань бүтсэн. Тэгээд энэ уран бүтээлдээ би аавыгаа тоглуулаад дүрсийг мөнхжүүлж чадсан дэ өнөөдөр би өөрийгөө азтай гэж бодож явдгийн. Тэгээгүй би энэ дууг магадгүй амьдруулж чадаагүй бүүж ах маань надад хийж өгөөгүй байсан бол би магадгүй харамсаж насаараа харамсаж явах байсан баг гэж би боддتي. Энэ хийт дууны тоглолтод таны болоод уран бүтээлчтэй хамтарч хийсэн ямар дуу дуулагдах вэ? За яхаа арга ямар ч аавдаа дуулагдсан. Тэгээд энэ дугаараа Пүрвсрэн ах Баян мөнх ах бид дуруу өөрийнхөө аавдаа төдийгүй Монголынхаа бүх сайхан аавыг эрүүл саруул инх тун хурд насалж удаан жаргаасаа гэсэн бэлэгдлийг бодож хийсэн юм байна. Яалтчгүй хүн бол ижи аавтайгаа байх хамгийн баян байдаг штэ тий. Тэгээд энэ сайхан дууга одоо тоглолтын дээрээ дуулна. За пүүжихтаа сөрөлт бит хоёр хамтарч бас нэг гоё уран бүтээл хийхээр төлөвсөн байгаа. Тэгээд тэр уран бүтээлээ сюрприз алгамаас тоглолтын дээр дуулах байхаа гэж бодож байна. Бүрэмсрэнгийн тоглолтуудыг ер нь хүн болгон үзээд ямар нэгэн зүйлийг заавал ухаарад гардаг. Өөрийн одоо тоглолт болгондоо ямар нэгэн зүйлийг хэлхийг зорддог. Тэгэхээр энэ удаад бол хийт дуунуудаа гэж нэрлээд байгаа юм. Зүгээр яг би бол хийт дууга яаж сонгосон болдоо гэж би бас хэрэгэлдэж гайхаж байгаа. Яагаад гэхээр зэрэг яг энэ уран бүтээлчийн их олон дуунууд одоо хийт гэж нэрлэж болох их олон сайхан дуунууд байдаг. Монголын ард түмэн хошуурн сонсдог гэж хэлж болно доо. Тэгээ ингэхдээ энэ бол нэг яалчгүй нэг 20
ширхэхт бол ягаад ч багтахгүй шиг надад санагддаг байхгүй. Тэгээ чухам зүгээр энэ уран бүтээлч өөрөө ямар цензурээр энэ дуунуудаа оруулж ирснийг нь бол би их гайхдаг. Тэгээд би өөрөөс нь асууж ирсэн. Та хэдэн өдөр тоглох юм бэ? Одоо нэг 5 өдөр 5 өөр концерт хийхэд бол танд бол потенциал чадал нь байна шүү дээ гэхэд зүгээр ер нь бол яг вэ би энэ уран бүтээлчтэй л нэг сайхан уулзуулаад энэ уулзалтыг нэг сайхан чуулга нэг сайхан дуу наадмыг ард түмэнд нэг сонсгочих юмсаа л гэж хэлж байсан. Тэгэхээр яг л өөрийг сайхан даруухан юм сайхан хариултыг сонсоод би бас уран бүтээлчээр их бахархаж байлаа. За тэгэхээр үзэгчид та бүхэндээ хандаж хэлэхэд Монгол бүхэн өргөг зориорой гэж та бүхнээсээ хичээнгүлэн хүсэж энэ олон сайхан уран бүтээлчтэй тэр олон сайхан дуунуудыг хамтдаа дуулж нэг сайхан үдшийг хамтдаа наадаж өнгөрүүлцгээе гэж хэлмээр байна. Ингээд төмөөлзийгхэн автаа дуугуудаараа хамтдаа сонсцгоё. Дэргээд сэтгэлийн нэг ил тайвуухан түшиг номортой байдаг. Үрдээ хайрлах сургаал мартаж болшгүй үнэн худлын орчлон дэнсэлж ухаарсан аяастай нүүдэл хүсэн их шинэ хорох замбууд нүнжиг буйна хатсан миний сайхан обалэ уйран хайрлах ухаарсан аяастай нүүдэл хүсэн их шинэ хорох замбууд нүнжиг буйна хатсан миний сайхан обалэ уйран хайрлах сэтгэлээ насылж жаргаарай нүүдэл хүсэн их шинэ хорох замбууд нүнжиг буйна хатсан миний
насалж чараа